За өнөөдөр та нартай миний бяцлал хийж идэх талаар бодлоо хаалцъя гэж бодлоо. Ер нь бол хүмүүс бяцлал хийж үзье гэж бодож байгаа бол нэг урт хугацааны бяцлал хийгээд өөрийгөө зовоох шаардлагагүй. Өдөр тутамдаа 1-5 минутын хооронд маш хурдан хугацаанд бяцлагаад түүнээсээ төвлөрлийг, сэтгэл санааны тогтворжилтыг, амьсгалаа ажиглах, зам анхаарлаа нэмэгдүүлэх, ажлын бүтээмжээ сайжруулах гэх мэтчлэн мэдрэмжүүдийг авах боломжтой байдаг. За мэдээж өдрийн туршмаас завгүй ажилдаг, оюуны ачаалтай, оюуны ажил хийдэг хүмүүс маань бол заавал өдөрт 1-5 минут төвлөр суугаад нөгөө 2-3 удаа амьсгалаа урт гаргаад цэх тэгшин сууж агаад яг өөрөө зөвхөн амьсгалаа ажиглах те эсвэл дотроо зөвхөн нэг л зүйлийг өөрийнхөө дааз жаргалыг ч юм уу баяр баясгалыг ч юм уу эсвэл хайрынхаа энерги дээр төвлөрөөд 3-5 минут бяцлагснаар таны өдөр тутмын амьдралыг амар амгалан болгох боломжтой, өдрийн ачааллыг гаргах боломжтой, зам сэтгэл санааг илүү тогтворжуулдаг. Ер нь ингээд богино хэмжээний бяцлал бол маш олон төрлийн гайхалтай ач холбогдлуудтай. Гол нь өдөрт хэдэн ч удаа олон удаа давтаж хийх боломжтойгоор гоё онцлог байдаг. Юу гэхээр та өглөө нэг сайхан амьсгалаа авч гаргаад бяцхан ингээд миний бяцлал хийгээд өдөр дахиад нэг зав гарахтаа хийх, орой ингээд нэг жоохон ажил дээр бүтээмж удаашраад нойр хөрөх үед ч юм уу те гоё ая тавьж агаад 3-5 минут одоо төвлөрөөд амьсгалаа уртаар аваад уртаар гаргаад өөртөө дуудаж байгаа энергиуд дээрээ төвлөрөх нь маш чухал. Ер нь миний бяцлаглыг хийхдээ яг ингээд амьсгалаа ажиглах дээр эхлээд хийгээд амьсгалаа ажиглаад тайвшраад таны амьсгал хаанаас хаа хүртлийг орж ийн гэдгийг ажиглаад сурч байгаа бол түүний дараа зорилгууд дээр төвлөрч болдог. Юу гэхээр эд баялгаа дуудах дээр ч юм уу те эсвэл аз завшаан дуудах ч юм уу эсвэл өөрийнхөө ингээд эрүүл мэнд дээр ч гэсэн төвлөрөн бяцлахж болдог. Эрүүл саруул эрч хүчтэй болж байгаагаар өдөрт 3-5 минут зарцуулаад бодож төсөөлж өөрийнхөө эфир биед тэрхүү бодлуудыг урьж оруулснаар таны дотроос эрчим энерги, төвлөрөл, мөн үндсэн хүрдүүд итгэвчл одоо ялгарах боломжтой байдгаа. Тэгэхээр маш завгүй энэ үед та нар маань миний бяцлал хийж үзээрэй. Тэгээ ид чидийг мэдэрч үзээрэй. Ер нь өдөрт 3-5 удаа давтаж хийж үзсэн хүн ямар гоё юм бэ те. Хүний гоё хөнгөлж чаддсан байна. Хүний гоё сулалдсан байна. Маш гоё ингээд төвлөрдсөн байна. Ажлын бүтээмж сайжирдсан байна гэдгийг бол ойлгоно. Тэгэхээр миний бяцлаглыг хийж байгаа хүмүүсийн гол анхаарах ёстой зүйл бол ерөөсөл амьсгал. 3-5 минут амьсгал дээрээ төвлөрчих, гоё цэг суучих, түүний дараа зорилго дээрээ буюу те яг та одоо өөртөө юу хүсэж байна тэр зүйлээ 3-5 минут бодоход болно. Өөр зүйлүүдийг биш. Бусад бодлоодаас одоо багч болтгой холдоод за тэгээд өөртөө гоё үг хэлсэн болон таринч унсан болон та энэхүү миний бяцлаглыг яг яаж тэмцвэржүүлж яаж өөртөөгөө илүү уялдуулах нь бол таны сонголт байдаг.